Үнэлгээ 1 буюу бүлэг сэдвийн үнэлгээ гэж юу вэ? Тухайн бүлэг сэдвийн хүрээнд багш суралцагчдын мэдлэг, чадварын ахиц амжилт, үр дүн гүнэлж, дүгнэх, бүлэг сэдвийг хэр ойлгосон төвчнийг тодорхойлохын тулд үнэлгээ хийх шаардлагатай. Энэхүү үнэлгээг үнэлгээ 1 буюу бүлэг сэдвийн үнэлгээ гэнэ. Үнэлгээ 1 оруулахдаа урьдчилан сэдвийн сан системд бүртгэсэн байх шаардлагатай. Сэдвийн сан гүйцэтгэхдээ бүлэг сэдвийг шинээр бүртгэх, бүлэг сэдв бүр дээр суралцагчийн эзэмшил зохиох мэдлэг, чадварыг үнэлэх шалгуур оруулна. Энэхүү шалгуураар үнэлгээ 1 буюу бүлэг сэдвийн үнэлгээ хийгдэх юм. Бүлэг сэдвийн үнэлгээг оруулах дараалал нь багш өөрийн эрхээр нэвтрэнэ, багшийн журналын үнэлгээ 1 хэсгийг сонгоно, хичээлийн нэр, орох анги, улирлаа сонгоно, үнэлгээний үзүүлэлт хэсгийг сонгож, үнэлгээний үзүүлэлт товчийг дарна. Тухайн бүлэг сэдвийн огноог оруулна, бүлэг сэдвийн нэр сонгоно, мөн та суралцагч нэг бүрийн үнэлгээг оруулсны дараа энэхүү хэсэгт үнэлгээний тухай нэгдсэн дүгнэлт оруулж болно. Үүний дараа хадгалах товч дарж бүгд бүрийн үнэлгээг бүртгэх алхамд шилжинэ. Суралцагч нэг бүрийн бүлэг сэдвийн үнэлгээг бүртгэх дараах 3 арга байна. Үнэлгээний үзүүлэлтэд оруулж хадгалах явцад хадгалах ба үнэлэх товчийг сонгох, шалгалтын сэдв оруулсны дараа үйлдэл хэсгийн үнэлэх товчийг сонгох, үнэлгээ нэгтгэл хэсгийн суралцагчийн харгалзах үнэлгээ оруулах хэсгийг шууд сонгон бичих.